Монгол хүний амь нас эрүүл залуу идэрхтэн 3.5 сая төгрөг 3 хятад пүүзний үнэтэй байна гэсэн үг. Шок үйлдэл шок явдлууд ихтэй 7 хоног болж өнгөрч байна. Шок гарааны эзэд шокруулагч одод багтаж ядан чихэлтлээ. Шок мэдээ хошинтой амь нэвтрүүлгийн 43 дахь дугаарыг хэлэхэд бэлэн боллоо. Монгол бол тайван амьдрч болдоггүй, тайван нойрсож болдоггүй орон. Хулгайч нар машины эд анги тондог байсан бол эмчнэр хүний эргэтэн тонсон жигшүүрт хэрэг явдал гарсныг заргимын сайт илчлэн дэлгэлээ. Та нарыг гондоож эвгүй байдалд оруулсандаа туйл харамсаж гэмшиж байгаагаа илэрхийлээд дахин уучлаарай. Та нар минийг болгоно гэж би одоо хэлье. Одоо үнэхээр ар гэрээхэн нь 3 хүүхдийн ээж 30 настай залуу бүсгүй Агийн цогцоос 2 бөөр илгийг нь шилжүүлэхийг зөвшөөрсөн ч өвдөг шагааг нь хулгайлж аваад цаас картон хавчаартан үдсэн мэт ойсон байсныг оршуулах үедээ мэдчихэ. Сэтгэл дэвтэй 3 хүүхэд гоём болох юм да гэж бодоод би танаар охиноо яг илэг бөөрийн донруулгая гэдгийг зөвшөөрсөн болохоос доош яваад хамаг хэрэгтний задлаад өгөөч гэж гойгой гүвдтэй танараас яг гас миний охиноо жийсэлсэн. 3 хүнд амьдрал бэлгэлсэн биш. Усаас олгох 3.5 сая төгрөг авах гэтэл дарганаар ийш тийш явуулж хаалга үүдээ сахиулж хүний ёсонд харш хүн чанараар хог болсон хүн суртал гаргасан байна. зөвхөн даатгал төлсөн хүнд өгнө гэдэг ийм юмар л ингээ хаацалаад манай энэ донорт ийм асуудлыг одоо өгсөнгүй. Улс залуу хүний эрүүл 2 бөөр илгэнд 3.5 сая төгрөг төлөх гэж хүн суртал гаргасан бол амийг нь хохироосон жолооч хүүхдүүдэд 3 пүүз өгсөн байна. Яг хоо тодорхой хэмжээний эд зүйл бол өгсөн. 3 пүүз 3 цүнхүү. За тэгээ өөр бол эд зүйлүүд байгаа. Тэр тал дээр бол бас хуулийн байгууллагууд шалгах учраас Монгол хүний амь нас эрүүл залуу идэрхтэн 3.5 сая төгрөг 3 хятад пүүзний үнэтэй байна гэсэн үг. Донорын тухай хуулиа дагаж мөрдөх дүрм журмын гажуудал эмч нарын хүний ёсноос гажууд үйлдэлээс олж талигаач бүсгүй илэг бөөрөөр амьдарч яваа хүмүүсийн сэтгэл санаа цаашдаа идэрхтэн шилжүүлэхж хорвохыг тарилаа. Донорын мэрэгчлэлтний хийж буйгаар өнгөрсөн жил 64 хүний ар гэрээс бусдад амьдрал бэлгэлхийг хүсгэд 34 л зөвшөөрсөн байна. Хайртай дотн хүний алдчихад гашуудаж байхад нь гэрт нь очиод идэрхтнийг нь өгөөч гэж хэлж ярилцах хэцүү ажил улам хэцүү болж байна гэсэн үг юм. Талигаачийг амар тайван байлгаагүйгээр зогсохгүй. Донор хэрэгтэй хэн бүхний амнаас нь гай гамшиг болсон эмгэнэлт хэрэг явдлыг давтахгүй тул дүрм журмаа сайтар өөрчлөн сахиулахыг энэ хэрэг явдал нотлон харууллаа. Хувийн машин унахыг хязгаарлана гэж төвчрлийн сайд төвчрлгүй хэллээ. Богино хугацааны аргууд нь бол ерөөсөө дугаараа хязгаарлалт байж байгаа. Машины хурдан хугацаанд цөөлж байгаа. Төвчрэлд олон шинэ автобусгүй, макет хിവэрэ он-оныг үдсэн метрогүй, дүүжин тээвэргүй, LRT, BRT-гүй дугуй уныг гэхээр үйл болохоор хүүтэн болдог хотын иргэд буруутгагдж байна. Алхахыг гэхээр нус гоож, сормоцантаа дугуйжий гэхээр жилийн талд хөлдөөс олчих гээд автобусанд сууя гэхээр ирэхгүй. Арай гэж багтахаар жирэмсэн төрчих гээд зүгээр нь жирэмсэлчих гээд байгаа хотын иргэд хувийн машиндаа төвчрөхөөс өөр сонголт одоогоор алга байна. Хувийн машин төвчрүүлдэг цэнхэр дугаар зүүж, цэхэлсэн албаны хар машинууд төвчрэл үүсгдэггүй, үүлтэй тэнгэрээс доогуур, үзүүртэй модноос дээгүүр нисж явдаг илүү гих мэд гомдол хүрнэ. 20 хоногт барина гээд 2 жил болсон ч яарамгийн нүхэн гарт нээгдсэн. 1 км замын өртөгтөөч 1-р игнэг хашиж нийтийн тээвэр арай хурдан болсон. Шинэ автобуснууд явж эхэлсэн. Богино рейс нэмэгдсэн. Эрлийн Эрдэнэтийн танкийн саадыг давчих бол Мишель Экспо говийн замтай холбох төгссөн. 34 мянган машин нэвтрүүлэх чадaltaй зайсангийн гүр 9-р сард багтана гэсэн боловч яаж зүгээр авах гэхчээр сараар хойшлооч чулуу ашиглалтанд орно гэх мэт ахиц дэвшил байгаа боловч төвчрэлтэйгээ адилхан удаан байна. Монгол улсын газар нутгийн 1.3% болсон алга дарам газар алтан твшин хэмээх ганцхан хүндэд 1.5 саяулаа багшран шамбаарсан төвчрлийн сайд Сүхбаатар ажлын албаны 10 хүнтэйгээ ганц 2хан жил тайлж онгойлохгүй үнэн боловч хийтэй үгэндээ ороогдож хэрэггүй шийдвэрүүд нь олонний игдүүг хүргэсээр байна. Би тэр хашаа хайж дахин давттай хэлээ. Би замын цагтаа биш тэр хашаа хайсны чи асуудлыг яг хариуцдаг биш. Шатлаараа ажиллаж байгаа ерөнхий сайд миний ажлыг үнэлдэг, дүгнэдэг. 420 тэрбум төгрөгийг хэний гарын үсэг байхаас илүү төвчрэлд амьдралын алтан цагаа цалин мөнгө алдаж буй иргэд үр дүн бүтээмжээ тавьж тууж буй эдийн засаг хурд нэхэж байгаа юм. Жанжин Сүхбаатар үеч Жамин хорлоогийн Сүхбаатар жанжин минь төлөвлөдөггүй хот гаагаар нь зарсаар газар гэдэг үгийг бүтнээр нь хэлж чадхаа болтлоо. Гаа зар гэж ойлгоод газрын маа, газрын авилга тогтолцооны гажуудал ганцхан Сүхбаатар буруутай бишиг хүмүүс мэдэж байна. Хүн хувийн өмч хөрөнгөө хизээ хэрхэн эдэлж хэрэглэхийг хориглож заагаад байх нь юу гэсэн үг вэ?
Энэ жишгээр бол регистрийн дугаар нь сонгоогоор төгссөн хүмүүс даваа лаваг баасанд явна. Тэгш нь мегмар пүрэв бямбад гэрээс гарна. Гар утасны дугаар нь сонгоогоор төгссөн зөвхөн 1 дахь 3 дахь 5 дахьад ярин гих мэтээр хүрээгээ тэлхүү. Цаашид цэвэр бохор халуун хүйтэн ус гэрэл захилгаан бүгд ачаалаад дийлэхгүй байгаа тул хувийн бие угаах, хувийн бүдүүн гэдсээ судлах хэрэглээг хязгаарлах, ажил хэрэгч санаачлаг гарахыг ч үгүйсэхгүй. Зам гиснээс Говьлтай аймгийн Бууд сум нь Шорон замын тууз хайчилсан байна. Машин явж олдоггүй хавцлыг зас жонгоолгон Шорон замтай болгосон зам бүхэн асфальтан байх албагүй. Нутгийн ард иргэдэд үр өгөөжтэй ажил мөн үү гэвэл мөн. Түүнээс ийм албаны нэрийн юмнаас баярлаж байгаагаа хэлье. Гагцхүү уулын сүүх хавцал донд салхишуурах сүрэн, дуун цацруулагч часан, дуу хөгжим хангинуулан, цагаан цамцтай сурагч охиноор туу зориулан, тоглосон шинжгүүгээр тунчиг ажил хэрэгчээр хайчлах сүрт ёслол хүмүүсийн хөхнээдийг хүргэж өөрсдийнхөө хийсэн бүтээснийг ч үнгүүдүүлэх шалтак дахин үүсгэлээ. Ийм хүмүүс тийм байгууллага нутгийн ард түмэндээ зориулан энэ замыг засч нээв гээд ганцхан пайз байхад л болчих зүйл дээр юу сүртэй юм. Ер нь бол манайх торгон алтан тууз, товруу мөнгөн хаачны эх орон. Тууз хайчлах нь нэг төрлийн дом бөгөөд бэлтгэсэн хаачнаасаа олон дарга ирсэн тул нэгэн хурган дарга 2-3-аараа хайчлах дүр эсгэн ориг үзүүлбэр үзүүлсэн удаатай. Улсын хурлын гишүүд эмнэлгийн ор жорлон бохрын шугам нээж анхны хэрэглэгч нь болж бие засаад төрөө засахын үлгэр үзүүлдэг явдал сонгуульд өгөх тусам улам ихсэн. Москвад суугаа элчин сайд асан яамныхаа байрны цэвэр усны шугамын засварыг ёслол төгөлдөр хүлээн авч кран тосгуурын туузыг хайчилж, цоошин цэвэр усны анхны эргүүлгийг хийж магнаагаар шавссан гэх мэт маш их гайхамшигтай ёслол төгөлдөр түүхэн үйл явдлын эзэн болж байсан удаатай. Эрчим хүчний сайд Чойжилсүрэн улсын хурлын гишүүн асан бэлэгтийн үйл болохоор хүйтэн болдог хэмээх мэрэгэн үгийг шинэ үе шатанд гаргаж чадлаа. Өнөөдөр хавар байна. Зам болно, намар болно. Үйл болох нь бүрч тодорхой. Үйл болно, хавар болно. Тэгээд зам болно хэмээх онч мэрэгэн үгээрээ эргэх дөрвөн улирал, хүний амьдралын мөчлөг, бууж мордох хорвоо, цагийн хүрдний мөн чанар, цаг хугацаа шугамн бос тойрог хэлбэртэйг илтгэх дорны сэтгэлгээг шинжлэх ухаан танин мэдхүүн хэлбэрээр гайхалтай гарган хэллээ. 4 цагт дураараа нүүх нутагтай нүүдэлчдийн агуу их зохиолч нацагд орж ард олны дунд түгсэн 4 цагийн тал 4 улирал 2 амраг дуу алдарт хаан ширээний тоглоом киноны үйл айцуу хэмээх түлхүүр үгсийн зохиогчдтой сэтгэлгээний уг үндэс царааны хувьд хагас кокс маягаар ихээхэн ойролцоо төвшөнд яваа төрийн мэрэгэн сайд хүн юм. Гадаадын бодит туршлага мэрэгжилтнүүдийн хэлж байгаагаар нүүрсний шахмал түлшнээс хагас коксын түлш нь утаа багтай үр ашигтай боловч Чойжилсүрэн сайд ард иргэд өөртөө хинэн баталгаажуулах үйл явцыг шууд туршилт гэх хурц орчмог нэр томьёо ашигласнараа цагаасаа төрүүлж төрсөн, цаг нь болоогүй байхад төрөө төршсөн их хүмүүн энгийн олон хүн сүрэгт хавчигдан гадуурхагдахын үлгэрийг өнөө цаг үеийн золиос болсон юм. Шок мэдээ хошин тайм нэвтрүүлгийн 43 дахь дугаартай хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа.